Тэгэхээр элчин сайдыг томилох асуудал бол улсын хурлын асуудал гэхээс илүү ерөнхийлөгч ирэх мэдлийн асуудал та. Улсын хурлд зөвшөлтсөж орж ирдэг асуудал. Нөгөө талдаа энэ удаагийн элчин сайдаар явах гэж хүн бол өөрөө Монгол улсын нууцтай харьцдаг тусгай хүчний байгууллага олон жил толгойлж ирсэн хүн учраас энэ одоо хүний өмнө хийжсэн ажил албатай холбогдуулан энэ удаагийн хурлыг хаалттай горимд хийх их хурлын гишүүн Баасан хүүгийн одоо горимын санал гаргасан энүүгээр шийдэгдсэн байлаа. За энэ удаагийн энэ хуралдаанд бол би оролцоогүй. Тийм учраас энэ хурал дээр одоо дэмжсэн юм уу дэмжээгүй санагдахгүй гэж хэлж байна. Ер нь бол бид нар цаашдаа төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүст ёс зүйн хариуцлагын асуудал тийм ээ. Төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүст ажил албантайгаа холбоотой байх ёстой тэр хэм хэмжээгээ мөржих асуудлыг бол цаашид мөрдүүлэх чиглэлд бол одоо олон арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хууль эрхцэн хүрээнд ч гэсэн зохицуулт хийх хэрэгтэй байна гэдэг зүйл бол энэ удаагийн одоо тохиолдолд бид харагдаж байгаа гэж бодож байна. Ардын намаас дэмжиж байгаа юм тийм. Тэгэхээр өнгөц харахад тэгж харагдаад байна шүү дээ. Хурцыг дэмжиж явуулсан үйл явдал нь. Тэгээ энд бол улс төрийн ажлыг нам хүчин дэмжинэхээсээ илүү төрийн одоо үйл ажиллагаа тэр төрийн одоо албаныхаа тушаалынхаа үрэлж явж байгаа. Нэгснээ Монгол улсын ерөнхийлөгч зөвшөөрцгөр их хурлд оруулж ирсэн Алтмаагийн батлага тэр батлагаа оруулж ирсэн саналыг парламент бол дэмжиж явуулсан байна. Тэгээ одоо цаашдаа энэ хүнийг ерөнхийлөгчөөр элчин сайдаар явуулах уугүй юу гэдэг Монгол улсын ерөнхийлөгч